Sto сайхан юм а бүх хүн гэж нэрээ. Ганц цаврал хаяач. Мачи за тийм бүхүүлсэн бохгүй юу? Ямарс өөр гоё залуу алгаа. Наадамд бэлдэж байгаа адуу шиг л байх нэрээс. Ямар гоё юм бэ? Тэр гүзэн яаж хөөрх юм бэ? Пиццаны гурил шиг нэр. Энэ одоо яагаад байгаа юм бэ? Араас нь оцгонод ийм их гэж юу байсан бэ? Унагчаад өвдөх нь ягааг багч араас нь оцгонод ах юм. Энэ өстө яасан ч удаггүй залуу. Яг ирэх юм уу да энэ? Тэгэлэр угаад унагчлаа штэ. Аас хөөрх юм зодог шавдаг нь жоохон багтцсан юм одоо тэр тонтоочод хошног юм хараад байгаа юм. Батмагна яг тохиолсон. Яг манай нутгийн бүх хэсэгт тэр горон нутагми боротойгини. Бүрэн төгс бол батмагна давчлаа штэ андаа. За. Ой өөр юм үзээ. Энэ одоо ноцолдож барилдаад байгаа юун тийм сонирхолтой байдаг сольчооч төхөө. Энэ одоо тэгээ яа тий? Яач юу? Бэлдээд улсаас мөнгө өгд юм яа тий? Спорт хоорондоо нэг авч шидэд байгаа юм спорт байна гэж юусэн. Үнээр ойлгохгүй юм байна. Энэ охтууч нийтэрэл мини краш гэдэг бүх хүнтэй суухаар яа тий? Тэгэл биартал байдаг хэлбүүд тий одоо. Энэ үү анар билүү хэн блэ? Содон дөрж ойлоо. Монголц гэдэг нь юу юм? Монголч нөгөө нэг Монголын Мара гэдэг охтууд амар крашлаад идэм бил амар өндөр залуу байдаг мөн үү? Ах Монгол уламжлал та ёс. Заншил байна. Сайхан юм бүхэн ихнэр болох юм бол нөгөө бүхэн төрүүлээд арслан болчих юм бол арслангийн ихнэр эрслэн болох юм шүү тий. Энэ одоо тэгээд зүв зүгээр яж чад ланд 6 тустай болчих юм уу? Зүв зүгээр гэж үгс үг. Эдгээр чи одоо өчнөө жил бэлтгэл хийж жил болго энэ наадмыг хүлээж үзүр төрөнд үлддэг бүх чиж ховор ирнэ. Тэр дундаас тэгээд хичээгээл өстэй жинхэнэ бор зүрхээр бэлтгэл сургуультаа жил болгон тасралтахгүй өдөр шөнөгөө нойр хоолгол хийж байгаа шүү дээ. Ингээд сайхан монголчуудыг огшоож өөрсдийнхөө одоо золион барин л ирнэ эдгээр чинь хичээж байгаа шүү дээ. Ингээд төр засаг нүнэлэхгүйгээ яах юм тэр чинь. Нутаг усныхаа нэрийг гаргаж байна. Нэрэл нутаг усныхаа нэр сүрийг гаргаж дэлхийд хаанч байхгүй 93 наадмынхаа өнгө зүсийг чимж монголчуудыг омгшуулж огшоож хиймрийн сэргээж байдаг бүхчүүдэд дээдлмэр юм байна да. Гэснээс манай хүний нутгийнханд бүх унтсан гэд нэлийн хэд хоног морлоо 100 дуусах гээд байдаг. Энэ зуны хөгжмийн фестивал гой шоу тоглолтод ерөөсөө яваагүй. Тэгсэн чинь харин 8 сарын 2-нд Сонос гээд олон улсын хөгжмийн фестивал болох гэж байгаа юм байлээ. Тэгэд энэ дууг дуулаад байдаг нөгөө алдарт дуучин Араш бас ирэх юм байлээ. Зочин артистуудтай. Тэгээд найзуудын тасалбар нь бас хөнгөлөгдсөн байгаа юм байлээ шүү. 5 орны 20 гаруй уран бүтээлчдэр нь 100 дуусахаас өмнө гоё фестивал дээр уулзцгаая. Улаанбаатар Сонос олон улсын хөгжмийн наадам 8 дугаар сарын 2-нд Төв Цэнгэлдэх хүрээлэнд